хичээл ороод эхэлсэн чинь бүх юмс миний нүдний өмнө учир замбрааг болж эхэлсэн л дээ. Ийм ч даалгавар, тийм чалгалт гэсээр аваад орой хүссэн шиг хоббиндоо бүр ямар цаг гаргаж чадахгүйсээр аваад орондоо орох юм дөө. Одоогийн минь оройн дадал гэвэл их энгийн л дээ. Дараа өдөртөө бэлтгэхдээ цагийн тулгаад бэлтчихнэ. Тэгээд 0-ийн өрөөнд яг 20 минутыг шүдээ угааж, нүрээ цэвэрлэж, үсээ санаж шүлжснээр орлогоо орд юм да. Тэгээ ойрд хоббиндоо ерөөсө тогтмол цаг гаргаж чадахгүй болохоор тэрэндээ жаахан цухалдаад байгаа. Орой гэхэд ядчил нэг 15 минут хөгжим тоглоход зарцуулчих бол миний амьдралын чанар лав 10%-аар дээшлэх гэдэг юм л та. Унтахын өмнө аваа уцаа үздэгэ болчихсон бэлээ. Гэхдээ яг аргагүй л дээ. Өдрийн төгсгөлд их ядарчихсан байдаг болохоор энэ бол их сайн зүйл. Тэгээд би хэд хоногийн турш subscriber-уудынхан оройн дадлыг туршиж үзэж өөрийнхөө амьдралтыг аль нь тохирж гин, аль нь тохирохгүй юм байна гэдгийг нь мэдэж авахар шийдсэн юм аа. За ингэж өдөр нэглүү. Өнөөдөр би Цэку гэдэг охины оройн дадлыг туршсан. Тэр юу гэж юм гэхээр 3 цагаас 11 цаг хүртэл найзуудтайгаа Discord-оор ярьдаг. Тэр үедээ хичээдээ хийн, хоолоо хийн, цааш нь гэрээ цэвэрлэдэг гэсэн юм баха. Миний хувьд тэр үедээ дэвтэр дээрээ жаал юм бичлээ. Тэгээ өнөөдрийн энэ оройн дадал ямар санагдсан? Цэку гэж яг хэм болох? Яг миний таамгаар бол бас ямар шүү хүн юм бол ямар санагдсан? Цааш нь би хийх үү гэдгээ маргааш өрөөнд ярив. Ер нь миний тарихт хийж ажилдаг тухайн явдлаас хойш хэдий чинээ их хугацаа өнгөрнө. Төдий чиний миний хэлэх дүгнэлт маань илүү бодтой, илүү онсон болдог юм. 21 болж байна. Цэку 12 дугаар анги Улаанбаатарт амьдардаг. Яг нот шиг. Тэгээд өчигдрийн Цэкугийн оройн дадлыг дүнцгээс л дээ. Миний хувьд бол таалагдсан. Түүний яг өөрийнх нь дадал гэвэл өдрийн 3 цагаас оройн 11 хүртэл Discord-оор найзуудтайгаа ярих хоорондоо гэрээ цэвэрлэх, хоолой хийх мэд зүйлсээ хийдэг. Яг миний хувьд ойлгосноор бол давхар ажил тэр хоорондоо хийх юм байна л гэж ойлгосон. Тиймээс өчигдөр ярьж байгаа хоорондоо дэвтэр дээр нэг жаал бичсэн. Гэхдээ би яг хоёр юм зэрэг анхаарал төвлөрүүлэхдээ нийлээд таарав. Миний бодлоор Цэку бол их арилж байгаа шиг найзуудтай их цаг гаргадаг. Тэгээ миний таамаглаж байгаагаар бол нилээд гадагшаа. Тэгээд хамт байхад хөвгөлтэй хүн юм шиг санагдаж байна. Тэг өнөөдөр миний туршмаар байгаа оройн дадлууд бол эхнийх нь Анукагаас ирсэн байна. Балкон дээр гарч сайхан агаар амьсгалангаа гадаа хөрчнөө ажиглах. Үнэхээр романтик гайхалтай. Дараах нь ихчнийх хөлөө халуун усан дүрнгээ ном уншдаг. Анзаарсан бол энэ гурав гурлаа нэг тийм чиний бүх анхаарлыг шаардах үйлүүд байна. Яагаад тэгж аваа гэхээр би өнөөдөр өөрийнхөө урмыг үнэхээр хугалсан. Юу болсон гэхээр би төгөлдөө өөрийн дугууланд яваад олон жил болж байна. Тэгээ энэ жил дугууландаа явж байгаа. Тэгээ 10 цагаас урдын өглөөний 10 цагаас. Гэтэл өнөө өдөр өглөө яагаад ч юм би мартчихсан. Өмнөх оройн мэдчихсэн мөртлөө дараа өглөө нь тас мартчихсан. Намайг яг дугуулантайгаа санахад цаг 10 цаг 17 минут болж ирсэн. Би өөртөө амар уурсан. Тэгээ баг мартсандаа шоконд орсон гэх юм. Яг юунаас болоо мартснаа бол мэдчихээн. Энэ Цэцэгийн оройн дадал. Оройн хоолоо идчихэд фаны зорилгоор хөгжилтэй баягаар Just Dance руу орж бүжгэлдэг. Дүү бүт хоёр нэлээд баларсан. Одоо үз. Би масаараа. Чи яд би 300 чи 500 хард үзээ. Йоо энэ анимашны л харалтаа. Тэгсэн поз чи.
Second pose. Pose combos. Яг энэ ч яа яг хэлээ. That big talk. It ends up being awkward for you, huh? Quick shot. You nailed it. Би хаа. Яа ямтаа. Би яасан бэ? Би яасан. Таман байгаа. Би дүүсээ. Надад хийх юм үнэхээр их байна. Яг одоо 7 болж байна л да. Дараа 7 өнөө танхимаар хичээлдээ болохоор авч явах хичээлээ бэлдэх, биеэ бэлдэх, сэтгэлээ бэлдэх, даалгавраа хийж дуусгасан уу гэл. За өчигдөр дадлын уулсан хүмүүсийн дүгнэе. Эхнийх нь Анука гэх балкон дээр гарч сайхан агаар амьсгалангаа гадаа хорчно ажиглах. Тэгээ түүний дадлыг надад туршиж явах бодогдсон зүйл нь гэвэл энэ охин ямар одоо цагтаа байх туртай юм бэ? Одоо цагтаа байх ямар их ирмэлцдэг юм бэ? Тэмээ ядаж. Миний 17 жилийн ажилласнаар бол одоо цагтаа байж чаддаг хүмүүс л хамгийн жаргалтай хүмүүс нэдэг. Үнэхээр суралцах ёстой зан чанаруудын манийг Анука чи үүнийг ингэж цааш нь хийгээд байгаарай. Нөгөөх нь инхчин гэдэг охиных Улаанбаатарт байдаг 10 дугаар анги доороо 3 дүүтэй болохоор өдөржин завгүй явж байгаа. Тэгээ орой л ингэж алжаалаа тайлдаг гинэ. Камер яг цэвэд дуслаад баг. Би тийм олон дүү энтертэй биш ч гэсэн яагаад орой өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь чухал вэ гэдгийг нь бүрэн сайн мэдэрч байна. Өөрийнхөө чухал зүйлд бат зогсдог. Тим төрлийн юм шиг санагдлаа. Одоо гадаа хүүдэрсэн чин балкон дээр ч гэсэн хүүтэн байна тийм үү. Орж ирэнгүүт яг хөл даарчихсан нь мэдэгдээд халуун усан төлөөд өрнө гэдэг нь яа сайхан сонсогдсон шүү. Тэгэл энэ хоёр хоёулаа надад их гоё санагдсан. Байнга ч биш юмаа гэхэд хаяа хийж ямаар санагдсан. Намайг яг одоо цагтаа авчихад их тусалсан санагдаж энэ хоёр хоёулаа. Маргааш авч явах зүйлсээ бэлдсэн юм цүнхэн дээр доторх. Хичээл одоо танхимын 7 хоногт бэлнэ үү? Билээ би маргааш уулзъя. Яг одоо шинэ бичлэг постлж байна. Би энэ нэг 2 минутын бичлэгэн дээр ердөө л яагаад өмнөшгөө ойр ойрхон буюу 7 нэг бүр бичлэг тавихгүй байгаа вэ гэдэг талаар хийсэн бичлэг. Яг үннийг хэлэхэд энэ бичлэгний яг сүүлийн хэсэг байгаад яг оройн дадал туушаад үнддэг хэсэг. Түүнээс чи хойш бараг 7 хоног өнгөрсөн байна л да. Яа тэгэхээр ихэнх оройн зүгээр л хичээлээ хийж байгаад эсвэл YouTube ухаж байгаа л унтаад байгаа. Тийм нэг тиймэрхүү л байдалтай. Гэхдээ өнөөдрөөс ганц 2 шинэ оройн дадал туршиж үзэх бодолтой байна. Өнөөдөр Аз жаргалын орой дүүтэйгээ өдрийг хэрхэн өнгөрөөснөө ярьдаг болон инх нарангийн тийм өдрийн тэмдэглэл. Гэхдээ дуу хоолойгоор тийм маягийн зүйл хийдэг гэдгийг нь туршиж үзэж байгаа. Окей. Гарцглаа. Нийтэд ил болчих шиг боллоо. Хэвийн бичлэг биш. Тэгээд гинт 12 доног байхгүй гэсэн гинт орж ирсэн. Би яг өөрийнхөө хүсэмжит оройн дадлыг бичиж үзье гэж бодлоо. Тэгэхээр эхнийх нь эрт унтах хэрэгтэй. Нэг 21 цаг гэхэд орондоо орсон баймаар. Зүгээр тэг хүн болгоны амьдралын хэм маяг нь өөр тийм болохоор хидэд босох хидэд унтах чинь ер нь тийм чамаатай биш. Хөгжим дарах, унтахын өмнө тайвширх юм бол мэдээж сайн. Тэгээ би эхлээд эдрийнхээ учрыг нь олчих юм бол ном уншиж эхлэмээр байна бас. Дараа өдөртөө бэлдэх. Яг энэ бол мэдээж энэ зүйл сунгалт ч юм уу, йог ч юм. Ингээ яг харахаар оройн хоолны дараанаас л шууд оройн дадалтай орж эхэлж байгаа байхгүй. Тэгжиж би яг эрүүл доктортой явах гээд байна. Тэг оройн нь өөртөө 2 цаг олгохын тулд өдөр нь маш сайн хичээх хэрэгтэй. Хичээл хооронд гарах 1 цаг 2 цагийн хооронд нь даалгавраа хийж дуусгах ч юм уу. Оройн тайвширлаа олж авахын тулд өөрөө хичээх хэрэгтэй. Дүүтэйгээ яриа өрнүүлэх гэсэн боловч дүү минь усанд ороод багхан завгүй байна. Би танаас багийнхаа инээдтэй бичлэгүүдийг үзүүлье. Дан 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 Dun 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 dun.
Апивэгдээ. Тэгэл түүн дээр ийм хачаач юмшлиг яг юу зориулж, яг хинт зориулж, яг яах гэж энэ асуултууд би ерөөсөй хариулаагүй зүгээр л эхэлчихсэн байхгүй. Ер нь бол би юунд дуртай болоо гэж бодож ивэл бага насандаа юунд дуртай байснаа бодож үзэх хэрэгтэй байх. За одоо би аудио хэлбэрээр өдрийн тэмдэглэлээ бичлээ. Хоолойгоо бичлээ. 2021 оны 10 сарын 10. Өнөөдөр юу ямар өдөр вэ? Гүйгүү зөв өнөөдөр чиний үед ямар өдөр байваа? Миний өдөр муухай пиццанаас бусдын. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд өндөрлөө. Эдгээр оройн дадлуудаас авах зүйлийг аваарай. Заримд нь тохирч таарч магадгүй шүү дээ. Бичлэг таалагдсан бол лайк дараарай, мөн subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye. Bye bye.